Жишээлбэл соёлын бит бус үеийн нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай. 2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дууд сумын угуул цуур хөгжмийн уламжлалт урлагийн үеийг өвлөн уламжлагч 8 дахь үеийн цуурч Наранбат шалгарлаа. Тэрээр 6 настайгаас эхлэн өвөө болон ааваасаа цуур хөгжмийг гэрээ уламжлалаар сурч эдүгээ 35 жил өвлөн уламжилж түүгээ дэлгэрүүлж байна. Бүр өлгийтэй баг хүүхэд байхаас эхлээд цуурынхаа аялгыг ингэ сонсож тэнд бөөлөж бас өссөн юм аз та. Энэ бол нэг Монгол ах уу. Тэгээд цуур хөгжим мань бол 2000 жилийн тэртээ хүннүүчид бол ороодон цуур хөгжим хангалтж адуу янзгаж өхөр мөрлөж нойр хөрдгүүлж хан улсын илч биччихсэн ийм өндөр удаан жилийн түүхтэй 3 хүнхтэй ийм хөгжим мөртлөө анхны үлээлтээр бол цуур хөгжим дуу гардаг мөртлөө дараа нь их эвтэй зөөлөн бахар их тийм бис солонгын чанартай сайхан дуу аваа гардаг. Тэгээд байгаль дэлхий гаргадаг ийм сайхан хөгжим байгаа. 1956 оноос цуур хөгжмийн соёл Монголд хумигдсаар 1980-ад оны үед цор ганц цуурч үлдсэн нь Наранбатын өвөө Наран цогт байжээ. 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКОгийн яралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус үеийн жагсаалтанд бүртгүүлэхэд гарын 5%-нд багтах цөөхөн хуурч үлдсэн байв. Харин өдгөө 400 гаруй цуурч байгаагийн 50% нь буюу 200 гаруй нь Наранбатын шавнар. Тэрээр мөн Америкийн нэгдсэн улс, Франц, Хятад, Хуваа улсад аялан тоглолт хийгээ зогсохгүй 2000 гаруй цуур хөгжим уралсан байна. Тэр алтаа нурууны салхинд илбүүлж байгаа юм шиг эсвэл гол горхны дэргэд зүгээр л нэг ямар нэгэн бодохгүй морио хөтлчөөд ч юм уу явж байгаа ч юм уу эсвэл тэнд хээрний газар зүгээр эсрэг хөвж байгаа шиг тийм төсөөл төрдөг. Ер нь бол цуурын аялгын өөрөө тийм төрслөлт учраас тэр төрслөл нь аялгау тоглохоор төрслөгдөд төрс маань тэгж харагддаг сонсон хүмүүс мэдрэгдээ тийм өрөмс чанартай. Наранбатын соёл судлаач мэргэжилтэд цуурын урлагийг хөгжүүлэх зорилгоор хүннүү цуурчдын холбоог үүсгэн байгуулж цуур хөгжмийг урлах, урын санг хамгаалах сургалтыг олон нийтэд зориулсан зохион байгуулдаг. Соёлын бит бус үеийн өвлөн уламжлагчийг 2018 оноос тодруулж эхэлсэн байдаг. Наранбатын хувьд тус шагналыг хүртэж байгаа 7 дахь өвлөн уламжлагч шагналыг 30 сая төгрөг дагалцдаг. Монгол улсын хэмжээнд 7 савын хүрээнд 162 төрлийн бит бус үеийг өвлөн уламжлагч нар байдаг. За ер нь бол сүүлийн жилүүдэд энэ бит бус өв текстнэрийн хувьд бол бас цөөрөх асуудлууд үүсэж байгаа. Энэ ч утгаараа энэ бит бус үеийг өвлөн уламжлагч нарыг нэмэгдүүлэх, урамшуулах, дээрэс нь бас алдаршуулах, түгээн дэлгэрүүлж байгаа хүмүүсийг бусдад таниулах энэ ажлыг мөн үгээрээ дамжуулан тухайн үеийг нийтэд таниулах ажлын хүрээнд энэ ажил бол хийж хэрэгжүүлэгдэж байгаа.